За 3 сарын 1-ний өдөр бид нар шав тавьж энэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж ингэж төлөвлөж байгаа. За тэр болтол өнөр дарах асуудлыг бол бид нар бас хариуцаад хийж байгаа. За өнөр ханаас гарах вэ гэвэл 2 зүйлээс өнөр гарч байгаа. Нэгдүгээрт бол өдөр болгон энэ Улаанбаатар хотын хэмжээнд гарч байгаа бохир бол 2000 м3 бохирын гардаг юм байна. Тэр бохирыг аваачаа шууд гадаа картанд асгаж байгаа. Эндээс өнөр гардаг юм байна. За энэ өнөрийг дарахын тулд бид нар тэр лаг өтгөрүүлэх, өнөргөжүүлэх төхөөрөмжийг бид нар одоо суурилуулж байгаа. Хятадын компани энийг хийж байгаа. За Баяр наадмын энэ жилийн наадмын өмнө энэ төхөөрөмжийг бол ашиглалтанд оруулнаа. За энэ төхөөрөмжийг ашиглалтанд оруулснаар өдөр болгон гарч байгаа лагны өнөр бол гарахгүй гэж үзэж байгаа. За 2 дахь лаг гарч байгаа чанар бол тэнд 50-60 жил хуримтлагдсан лаг байгаа. 600 мянган м3 тэнд байгаа. Тэр лагнаас өнөр гардаг юм байна. Нийтдээ нэг 44 картад хуримтлагдсан лаг байгаа. За энэ лагны өнрийг дарахын тулд бид нар сонгон шалгуулалт зарласан. Энэ дээр бол Монголын компани, Японы компани бол шалгарсан. Нэгэсэндээ тэр лагийг боловсруулад нэг нь хар шороо гаргаж байгаа. Нэг нь бол бордоо гаргаж байгаа. Ингээд энэ 19 онд бид нар энэ лагны өнрийг бүрэн дарна гэж үзэж байгаа.